За юу яцхан за тэгэхээр бүгдэнд нь бас баяр сайхан за юу яцхан за тэгэхээр бүгдэнд нь за бүгдээрээ сайхан наацсан уу гэж эхлэхийн зүйтэй хаа. За ерөнхийдөө бол тоон бол энэ дугаар дээр байхгүй. За хөдөөр нутагт амарч яваа учраас за миний хувьд одоо хоттой үйлдэлсэн хүний хувьд хэлэхэд бол за ерөнхийдөө шинжилгээ хийдүүл ярилцаад явчаа. Тэгэхээр энэ 7-ны дугаар дээр бол зах зээлийн мэдээлэл байхгүй. Цэвэр шинжилгээнд дээр суурилсан дугаар болох нэ гэж ойлгож болох нь. За хэдүүлгийнх нь бол ерөнхийдөө маш олон өдрийн турш ярьсан, бараг хэдэн сарын турш ярьсан шинжилгээ маань за биелээд бараг 50% бол орлоо. Тэгэхээр наадмын сайхан амралтын өдрүүдэд за энэ шинжилгээг нэлээдгүй олон дугаар дээр ярьсан. За тийм ч учраас ерөнхийдөө бол манайхыг тогтмол үздэг. За зарим шинжилгээнийхаа зүйл дээр зүгээр яхаа нэмэлт баталгаа олгож авдаг хүмүүс байх юм бол тодорхой хэмжээнд лонг арилжаанд орж ашиг бол хүртсэн баха гэж найдаж байна. За ямарсан би бол мэдээж 100% санхүүгийн зөвлөгөө өгдөг. Тэгэхээр зүгээр айллах иймэрхүү байдлаар би харж байна. Тэгэхээр та өөрийнхөө харах өнцгтөө нийлүүлээд за эндэж адил чиг рүү харж байгаа давхар баталгаа олоосаа гэсэн үднэс зүгээр хүрэж байгаа шүү. За ямарсан олон жил жоохтой олон сарын турш хүлээсэн шинжилгээний маань үр дүн гараад явж байна. За нийт 48 хоногийн турш нэлээд үргэлжилсэн том паттерн. За энэ паттерн бол хэдүүлээ энэ өсөлтөөс ахуулаад ирсэн те. За энэ өсөлт бол ороод ирлээ. Энэ өсөлт ороод ирчлээ. Энд. Тэгэхээр одоо хэдүүлэнд нь энэ correction хэрэгтэй гэжсэн. За энэ correction манд бараг 50-аад өдрийн турш үргэлжилсэн том correction хөдөлгөөн орж ирээд за наадмын өдрүүдэд сайхан шинээр all time high гээд явлаа. За ашиг хийсэн хүмүүс бол баяр хүргье. За өмнөх ерөнхийдөө бол биткойны эдгээрийн өсөлтүүд за энэ өсөлтүүд энэ дэр юу ажиглагдсан бэ гэхээр дандаа л биткойн л ерөнхийдөө өсөд байсан. За харин хэдүүлгийн хүлээжсэн зүйл бол альткойн хизээ болох вэ? Альткойн сизон хизээ болох вэ гэдэг зүйл нэлээдгүй ярьсан. За ерөнхийдөө миний хувьд бол яаж арилжаа хийж байгаа гэхээр за ерөнхийдөө би спот арилжаанд бол альткойнууд авцсан. За тодорхой хэмжээнд бол койн дуудлаад авцсан. За харин биткойн дээр бол ерөнхийдөө арилжаа хийгээд тэрс нэг койн юм хоёр койн дээрээ төвлөрж арилжаа хийдэг. Тэгэхээр би бол олон юм койнууд дээр бүгдэн дээр нь фьючерс арилжаа хийгээд байдгүй. За арилгах спотоор хөдөлж авах зүйлүүдээ одоо спотоор хөдөлж аваад тэгээд алстаа бол мэдээж ашигтай гарна гэсэн зорилготой байдаг. За одоо тэр зүйлийг бол нэлээдгүй олон хүмүүс бол альткойн хөдөлж авсан байгаа болоо гэж би бодож байна. Тэгэхээр альткойн сизон гэдэг нь хизээ болох вэ гэдэг асуулт одоо маш их өрнөдөгтэй. За ерөнхийдөө зах зээлийнхаа альс ба шунлын индексээс аваад ярих юм бол за 71 гэсэн түвшин дээр ирсэн. За ерөнхийдөө өнгөрсөн сарын хувьд бол ерөнхийдөө за дундчиг баримталсан байсан бол за өнгөрсөн 7 хоног болон өчигдрийн байдлаар ерөнхийдөө бол зах зээлийг шуналтай байна гэж харуулж байна. Тэгэхээр ерөнхийдөө маш их хүмүүс бас криптог сонирхож буюу ишийг нэлээд шуналтай байрны хөдөлгөөн хийх боломжтой гэж харж байна тийм үү. За мэдээж grid гэдэг бол за харьцангуйгаа гайгүй. За extreme grid буюу за эндээс дээшээ гарч ирсэн энэ ногоон бүсийг хэлж байгаа. Extreme grid. За энэ дээр ерөнхийдөө очих юм бол биткойн ерөнхийдөө унах талтай байдаг. За яагаад тийм учраас гэвэл маш их FOMO буюу за бүгд тосрох гэдэг юм шиг мэдрэмж авдаг. Бүгд криптоор хөрөнгө оруулалт хийдэг. За мэдээ шинээр орж иж байгаа маш олон хүмүүс орж ирдэг. За тиймдээч ерөнхийдөө зах зээл дээр за маш их бабл үүссэнтэй холбоотой. За ерөнхийдөө вэлүүд болон за туршлагатай удаан арилж яйсан хүмүүс ерөнхийдөө extreme grid дээр харж агаад за оргил зэг дээр ерөнхийдөө бол зараад гарчдаг гэсэн үг. Тэгэхээр grid бас гайг байна. За extreme grid руу ороод ирэх юм бол хэдүүлээ нэлээд анхаарах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За мөн altcoin season гэж за coin market cap дээр ийм altcoin season index гэдэг байдаг. За өнгөрсөн хоногийн туршийн тул ерөнхийдөө bitcoin season гэдэг дээр нэлээд хүргэлж явсан бол за одоо л ерөнхийдөө дундыг баримтсан байдал руу орж эхэлж байна 42 гэдэг дээр зааж байна. За энэ маань энэ цэнхэр бүс рүү буюу за 1.1 за энэ бүс рүү ороод ирэх юм бол altcoin season юу нэхлэх гэдэг шүү гэдэг мессежийг бол бид нарт өгнө. За цэнхэр бүс рүү ороод ирэх юм бол altcoin болж гинэ гэдэг мессежийг бол бид нарт өгнө. За ингээд топ 100 койны сүүлийн 90 өдрийн одоо юм үр дүнг харах юм бол за хамгийн өндөр өсөлттэй altcoin-ийн хувьд бол 529% өсөлттэй Pengu гэдэг coin байна. За удаачаар за ингээд SPX гэдэг юм эдгээр койнууд бол байна. За энэ дунд Ethereum маань бол нэлээдгүй гайгүй дээгүүр яваад 125% өсөлттэй явж байна. За Bitcoin-ийн хувьд хаана байна гэхээр за Bitcoin бол 41% өсөлттэй үргэлжилж байна. Тэгэхээр за үүнээс бусдаар ингээ харах юм бол за зарим altcoin-ууд л өсөөчгүй алдагдлалтай стил байсаар байна. За зарим altcoin-уудын хувьд бол баг зэргийн 10 орчим хувь 20 орчим хувь өсөлтүүдийг бол ингээд үргэлжлүүлээд явж байгаа юм байна. За тэгэхээр энэ индексийг харж байгаа. За энэ 50-аас дээшээ гараад ирэх юм бол altcoin индекс, altcoin season гэдэг зүйл маань эхлэх бас болох гээд байгаа юм болов уу гэдэг мессежийг бид нар төгөх баха. За би бас нэг зүйл
хараад ажиглаад ярилцъя. Энийг юу н ярих зүйтэй юм байна гэж бодсон зүйл нь юу вэ гэхээр за Ethereum болон BTC хоёрын харьцаа байдаг. За энэ харьцаа дээшээ өсөхөд за мэдээж Ethereum бол өсдөг буюу altcoin болдгоо, altcoin season болдгоо гэж үздэг те. За хэдүүлээ бас урдны ерөөдөө дандаа л түүхэн дээр суурилж яриад байгаа штэ. За энэ хөдөлгөөнийг хэдүүлээ түүхэн дээрээсээ гаргаж ирсэн те. Урдны энд болж ирсэн хөдөлгөөн ийш орж ирэх магадaltaй гэж таамагласан. За одоогийн байдлаар бол энэ хөдөлгөөн бол за 50% орчимтой биелээд явж байна. За Ethereum BTC-ийн харьцаан дээр яг түүхэн давтагдахгүй яг олигтой түүхэл давтагдахгүй байгаа гэж байгаа. Гэхдээ урд нь болжсэн жижиг хөдөлгөөн маань одоо энэ дэр нэлийн том хөдөлгөөнөөр давтагдаад байгаа болов гэсэн бас нэг юм гоё дүр зураг харагдаад байгаа. За энэ хөдөлгөөн. За нэг ингэж ерөнхийдөө бол за нэг иймэрхүү байдлаар сунгаад харах юм бол за нэг иймэрхүү өстэй байрын хөдөлгөөн харагдаж байгаа. Ерөнхийдөө бол доороос унж байгаа дэшээ асуура өсөө дэшээ нэлийн том памп явсан. За ингэж өсөж байгаа нэлийн памп явлаа. Дээрээ хідэд шалгаад за дээрээ бол ингэ хідэд шалгаж жагаад за эндээс нэг иймэрхүү яг үргэлжилсэн нэг иймэрхүү уналтын хөдөлгөөн энд орж ирсэн мод. Тэгэхээр эндээс яг нэг иймэрхүү үргэлжилсэн иймэрхүү уналтын хөдөлгөөн бас давхар ороод ирчихсэн баг харж байгаа. За ингээд татаад харах юм бол мэдээж эндээс нэлийн том engulfing candle гэдэг баг тий. Нэлийн ондоо мөсөлтийн candle гарч ирж байна. Тэгэхээр энэ зүйл төрлийг харах юм бол за мэдээж тогтмол ерөөдөө айгүй нарийнхан ерөөдөө тогтмол жиг турдаар сайхан унживж агаад нэг том engulfing candle гараад дахиад жоохон хүлээж хаданд азанж агаад за эндээс нэлийн том өсөлтийн хөдөлгөөн бол орж ирээд энэ маань өөрөө тэр чигтээ маш амар өндөр өсөлт үзүүлсэн. За эндээс л нэг altcoin season гэдэг нь эхлээд за altcoin season эхэлж ийн гэдэг нь юу гэсэн үг гэхээр за хүмүүс за биткойн дээр хангалттай ашиг хийгээд тэр мөнгөөрөө за бусад altcoin-ууд руу хөрөнгө оруулалт хийдэг. За жишээ нь дараагийн том таргет нь юу гэдэг вэ гэхээр Ethereum байдаг. За Ethereum руу хүмүүс ашигаа хийж эхэллээ гэдэг нь өөрөө одоо олон улстай маш том мэдээлэл түгэжтэй. За Ethereum ингээд хэдэн өслөө хөрөнгө оруулалт өгөөж ийм байлаа. Одоо бондыг харьцуулах юм бол энэ Ethereum авсан хүмүүсийн өгөөж ийм байлаа гэдэг маш олон мэдээлэл гараад хүмүүс ерөнхийдөө за крипто гэдэг зүйл рүү хөрөнгө оруулалт хий. За Ethereum дээр нь хоцорчлоо. Тэгвэл дараагийн coin-ууд юу вэ гэдэг байдлаар хандаад за altcoin-ууд руу нэлээд өөх хөрөнгө оруулалт орж ирдэг. За тэндээс энэ pump явж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо миний гордлого юу вэ гэхээр эндээс за яг ингэж байгаа дахиад нэг том pump яваад иймэрхүү байрын импульс хөдөлгөөн ороод ирвэл за ерөнхийдөө маш удаан хүлээсэн altcoin гэдэг зүйл маань altcoin season гэдэг зүйл маань ерөнхийдөө эхлэх болов уу гэсэн таамагтай бол байна. За тэгвэл энэ дэр маш өөдрөөр бас харж болохгүй. За ягаад гэвэл биткойн маань 120 мянга гэсэн төвшинг бол давцсан. За энэ бас нэлээдгүй өндөр дүн гэдгийг бол анхаарах хэрэгтэй. За хэдүүлгийн тааргет бол ерөнхийдөө 131, 132, 133 за ерөнхийдөө 130-аас 130, 140 хооронд л байгаа. За ерөнхийдөө миний хувьд бол дараагийн тааргет бол 130 гэсэн дээр төвшин дээр очиод тулах болов гэсэн бодолтой бол байгаад байгаа. За тэгтээ мэдээж миний зүв байна ч жоохоо мэдээж цаашаа үргэлжилсэн өсөлтөө гэх юм бол үргэлжлэж магадгүй. Тэгэхдээ биткойн энэ өндөр өсөлтөөсөө ерөөдөө бол уналтын хөдөлгөөнд орох юм бол яг энэ уналтын хөдөлгөөн дээр энэ altkойнууд маань ерөөдөө төсчүүлж чадах уу гэдэг нэлээд том асуултын тэмдэг болж хувирдаг. За тэгэхээр мэдээж одоогийн байдлаар за эндээс харагдах нь. За BTC 3 орчим хувийн уналтыг үзүүлж байгаа бол за Ethereum зөрөөд 1 орчим хувийн өсөлттэй. За бусад койнууд маань бол 1.3% өсөлттэй байж байгаа харагдаж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө юу харагдаж байна гэхээр за биткойн бага зэргийн уналтын хөдөлгөөн үзүүлсэн ч гэсэн за зөрөөд Ethereum-ийн хувьд бол өндөр өсөлтийг үзүүлж чадчихна гэдэг мессежийг өгч байгаа. Тэгэхээр энэ тодорхой хэмжээнд сөрж байна гэдэг маань өөрөө altcoin season болох гэдэг нь үгс нь бас нэг юм тохиолж хувирдаг. За Ethereum-ийн хувьд за хэдүүлээ маш олон шинжилгээгчид Ethereum дээр хийжсэн дөө. За ямар ч гэсэн тодорхой support resistance болчихсон бүсүүд дээрээс маш гоё хариултууд аваад явсан. За миний хувьд бол эндээс нэг жижигхэн лонг арилжаанд ороод гарцсан. Энэ л хэтэрхий бас хурдан гарцсан болов уу гэж. Энэ паттерныхаа гэсэн зэг рүүгээ хараад ингээд гарцсан. Энэ дээр нэгдээ TP тавьж арилжаа хийсэн айгу буруу болсон юм байлээ. За тэгээд дахиад өчтөрийн байдлаар харж агаад за энд нэг юм их гоё болж байна да гэж агаад энэ дээр бол break even аваад гарчсан байгаа. За би энийг
Энэ дугаар орсны дараа ихэд хуулгыг нь тавьчих болно. За 50% ашигыг нь бол энд хаагаад ягаад бол батарейныхаа ихсэн цэг рүү хангалттай хөрөөд ирсэн учраас 50% нь хаагаад за үлдсэн нь ерөөдөө break even stop loss болгочих дөө гэд break even зөөцсөн байсан чинь за энэ дээр ерөөдөө stop loss буюу за яг орсон цэг дээр stop loss үтгийг stop loss авагдаад дээшээ дараагийн бүсүүлгэн ороод гараад ирсэн. За одоо бол яг арилжаа хийгээд бол ингээд 15 метр авах юм бол за дахиад нэг иймэрхүү correction эсвэл нэг иймэрхүү correction орж ирэхгүй бол яг эндээс бол ханахгүй арилжаанд орно гэдэг бол маш эрсдэлтэй асуудал болж байна. Тэгэхээр магадгүй хэдүүлээ дахиад одоо арилжаа төлөвлөж байгаа хүмүүс байвал за мэдээж харалттай. За энд орчихсан юм бүсэлдэлгөө ийш ороод ирсэн байгаа хол дахиад нэг иймэрхүү correction хөдөлгөөн буюу энд нэг иймэрхүү bullish pattern хүлээж агаад энэний доороос арилжаа байвал зүгээр гэж харж байна. За биткойн дээр харин 15 метр орлоод харалттай. За BTC-ийн хувьд бол жоохон нэг иймэрхүү өдөр зурагддаг. Энд шал тааз. Тэр магадгүй энэ паттерн доошоо сэтэрч магадгүй. Тэгэхээр Ethereum дээр бас long арилж байгаа бас нэлээд бодох хэрэгцээтэй болж эхэлж байна гэсэн үг. За BTC эндээс магадгүй доошоо унлаа гэхэд тасаад авах цэг нь 108,000 гэсэн түвшин байж магадгүй юм. За бусдаар урдны түүхээ харах юм бол за ихэд том импульс хөдөлгөөн оржсны дараа ерөөдөө бол иймэрхүү sideway маягийн нэг хайхтар доош унахгүй энэ хааш энэ хавцаанаа жоохон тогтс хийж агаад дээшээ дараагийн импульс хөдөлгөөн орж ирд юм байна гэж харвал за магадгүй 15 метр орлоод гэд харвал за нэг иймэрхүү шал тааз болж магадгүй. За нэг иймэрхүү байдлаар шал тааз маань өндөр шал таазан дээр яаж арилж яадаг вэ гэхээр за ингэж харж агаад таазан дээр хийсэн sell хийгээд доороо спорт авах юм бол buy хийгээд ингээд энэ хоёрын хооронд арилж яадаг гэсэн үг. Эндээс нь short дараад, эндээс нь buy дараад, эндээс нь short дараад, эндээс нь buy дараад явчихдаг гэж болж байна. За ихэд иймэрхүү бас sideway маягийн хөдөлгөөн дээр иймэрхүү арилж явах боломжтой. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол биткойн дээр гоё арилжааны бас шинжилгээ харагдахгүй байна. Ямар ч нэг иймэрхүү bearish маягийн паттерн харагдаж байна. За миний хувьд эндээс харах юм бол дахиад энэ дээрээ спорт авах юм бол эндээс баг нэг short арилжаа хийж үзэхээр бол харагдаж байна да. Би бол эндээс нэг short арилжаа хийж магадгүй. За яг тэгвэл санаадмын баярнаадмын амралтын өдрүүдэд тогтмол өссөн. Тэгэхээр одоо хэдүүлэнд нь юу хэрэгтэй вэ гэхээр мэдээж correction хөдөлгөөн хэрэгтэй. Тэгэхээр энэ дээрээс сайхан уналтын баг зэргийн уналтын хөдөлгөөн дээрээс ашиг их боломжтой юм. За энийг уналтын цаг нь хаана боломжтой вэ гэхээр паттерныхаа эхлэн цаг буюу эндээс доош унлаа гэхэд за нэг хэрцэх хөөрхөн эдийн арилжаас гараад ирчих боломжтой юм байна. За мөн бас нэг нэлээд олонний анхааралд өртсөн coin үйл XRP. За XRP бол шинэ all time high явж байгаа. 3.6 гэсэн түвшин дээр ирсэн байна. За XRP гэвэл иймэрхүү том bullish pattern зурж агаад томоохон спорт лайн дээрээс гоё спорт аваад дэшээ өссөн байдалтайгаа харж байна. За энд XRP дээрээс нэг хэллээдгүй арилж яах гэж оролцсон. Тэгээд яг нэг тодорхой цэгийг барьж аваагүй. Энэ паттерныг бол яг үнэлийн би хожуу харсан. Энэ хавьд барыг хараад тэгээд зураад энд нэг дэжгүй паттерн байжтэй гэж хараад өнгөрцөн. Тэгэхээр одоо XRP дээр арилж яхад бас л тодорхой correction орж ирэх учраас яг арилж яхад бол ойлгомжгүй. Тэгэхээр одоо бол зах зээл айгу on fire буюу айгу тийм халуухан байна. Тэгэхээр та бүхэн арилжаа хийхээр бол аль болох correction хөдөлгөөн буюу илүү засварын хөдөлгөөн орж ирсний дараа арилж яах хэрэгцээтэй юм бол өгсөн миний бодлоор тиймэрхүү таамаг бол байна. За ихэд бол хэдүүлэн шинжилгээнд бол айгу дайггүй биелээд бол явж байгаа. За би total 2 дээр бас урд нь нэг иймэрхүү шинжилгээ орсон те. За гой bullish-тай нүүссэн, дахиад дэшэстэрсэн, дахиад нэг иймэрхүү паттерн нүүссэн. Энийг бол Schmidt Trader-ийн заазургаснаар бол өөрөх нь арга барилаар бол AD паттерн гэж нэрлэдэг. За энэ паттерн бол дэшэсрэх магадaltaй гэж хэлжсэн. За орсон дэшэстрээд за total coin market буюу altcoin-ыг хэмжиж байгаа market cap маань ямар ч гэсэн дэшигээ bullish байдлаар харагдаад дэшэстэрчихсэн байна. Энийний хамгийн ойрын очих цэг нь хаана вэ гэхээр энэ паттерны ихсэн цэг. За энэ паттерны ихсэн цэгээс дэшигээ бол ингэхэд бол бүрэн явах боломжтой байдаг. Тэгэхээр ямарс урд нь уулзсан энэ шинжилгээ бас дэжгүй бас үр дүнгээ өгөөд бас нэг тодорхой хэмжээнд 50 орчим хувийн биелэлтэд явж байна гэж харж байна. За ингээд ихэд бол дараагийн дугаар дээр
илүү мэдээлэл талаас гоё ороод ирэх байх. За бас шинжилгээг илүү альткойнууд руугаа хий гэсэн бас бодолтой бол байна. Тэгэхээр одоо бас гоё альткойн сезон эхэлж иж магадгүй юм. Тэгэхээр доорс та бүхэн комент хэсэгт ямар альткойн хадгалж байна. Тэрийг бас бичээрэй. Тэр койн дээр нөлөөдлөх үү? Хамгийн олон бас бичсэн койнууд дээр нөлөөдлөх үү? Шинжилгээ хий гэж бодож байна. За ерөөдөө иймэрхүү байна да. Тэгээд бүгдээрээ сайхан наадсан байх, сайхан амарсан байх. За одоо буцаад ажилд орцгоё. За ингээд дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай.